Sony Pictures-ийн албан ёсны эрхтэйгээр боловсрол телевиз, оюу толгой, Боломт банк, Skytel, High Speed үзүүлж байна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Боловсрол телевиз, Sony Pictures-ийн албан ёсны эрхтэйгээр Монголын сайтны нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Энэ нэвтрүүлэг бол олон хил дээр дэлхийн 100 гаруй улсад хамгийн олон жил явагдсан асуулт хариулт нэвтрүүлэг дээр их алдартай. За тэгэхээр өнөөдрийн шинэ дугаарынхаа оролцогчийг та бүхэндээ танилцуулъя. Энэ хүн бол жүжигчин Эрдэнэ Зан. Сайн байна уу? Сайн байна уу? За та өөрийгөө танилцуулахгүй. За, Понцгийн Эрдэнэ Зан гэдэг Mask Production жүжигчин. За би танд нэвтрүүлгийнхаа дөрвийг танилцуулъя. Бидэнд 15 асуулт байгаа. Хэрвээ та 15 асуултанд бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөгийн эзэн болно. За ингээд нэгдүгээр асуулт 100 сая төгрөг, хялбар асуултаас эхлээд хүндрээд эхэллээ. Хэрвээ та 5 асуултанд зөв хариулбал 500 сая төгрөгийн дээр чинь энэ болохоор үр шатах мөнгө гэж. Тэгэхээр та 6 7 8 9-дгээр буруу хариулснаас та 500 сая төгрөгтэй нэвтрүүлэг ярих нь. Хэрвээ та 10 дахь асуултанд зөв хариулбал үр шатах мөнгө нь бүр 3 сая төгрөг. Тэгэхээр 11, 12, 13, 14, 15 дугаар асуултанд буруу ярьсан ч 3 сая төгрөг. За хэцүү асуултанд та санаа зовох хэрэггүй, танд 3 боломж байгаа. Эхний боломж 50-50%. Тэгэхээр асуулт болгонд 4 хариулт байгаа. Тэрний 3 нь буруу байх юм. Тэгэхээр 50-50%-ийг сонгох юм бол 2 буруу хариулт нь хасагтаа танд 1 зөв, 1 буруу хариулт ирчин. За. Бас нэг боломж бол уцаар ярих боломж. Та ойр дотны хин нэгэн рүүгээ залгаад мэдгүй асуултынхаа хариултыг авч болно. Гэтэ тэр нь танд уцаар ярих боломж 30 секунд байгаа. Тэгэхээр 30 секундэд та амжих хэрэгтэй. 3 дахь боломж нь энэ 2 дугаар удирдаас шинээр орж ирж байгаа боломж. Тэр нь та хөтлөгчөөс асуухгүй, зандаа надаас асуух юм. Тэр би мэдчихвэл танд тусна. Тэр мэдгүй та өөртөө найдах юм. Мэдэх баха. Тэгэхээр 4 боломжтой нэвтрүүлгээ эхлэх. За амжилтсан. За ёо яа. Яг сонсож чи бас сандрах гэдэг шүү. Тэний сандралын талаар ярилцсанаа гэх. Аа. Нэгдүгээр асуулт. Монгол үлгэрт тэмээний иврийг ямар амьтан авчгаад буцааж өгдөггүй вэ? Аад нь буг, Б'д нь үхэр, В'д нь ямаа, Г'д нь хонь. Домог байдаг л та тий. Бугч нөгөө ингээл арсыг хараад л зогсдог. Нөгөө иврээ хүлээгээл зогсоод идэг гэдэг домог байдаг л та. За энэ бол тэгээд миний эцсийн хариулт бол буг. Тэгээд хар багаас сонсч ирсэн домог байгаа учраас. За зөв өртөг харцгаая. За зөв байна. За энэ нэвтрүүлэг маань 4 сарын 1-нд гарч байгаа. 4 сарын 1 бол таны төрс өдөр танд үзэгчдийн өмнөөс халуун одоо баярыг хүргэе. Төрс өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн хамтран ажлыг би танд танилцуулъя. Манай нэвтрүүлгийн хамтран ажил оюутлог компани. Би өнгөрсөн 102 гүний урхад норсон үнэхээр том бүтээн байгуулалт. Тэнд бүгд л Монгол ажилчид байгаа. Монголчуудын тэр их ур ухааныг би хараад биширсэн. Тэгээд оюутлогын хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Энэ бол сайхан бүтээн байгуулалт. За хоёр дахь асуулт харцгаая. Владимир Ильич Ленин самаа аль халаасандаа хийдэг вэ? Аад нь Ингрийн халаас, Б'д нь өмдний хой талаас, В'д нь цамцны дотор халаас, Г'д нь самгүй гинэ. За Хашимагаас асуулт юм шиг тий. Одоо олон кино, олон жүжигүүдээс харж байхад бол ер нь тэг үсээс хамж ирсэн юм бол би. Тэгвэл ер нь анзаарч харж байгаа юм байна. Тийм болохоор ер нь үсээс санах завгүй л тийм үйл явдлууд л явдсан шүү дээ. Энэ кинонууд дээр чинь ингэсэн л дээ. Гэхдээ карманда болгаараа хийдэг. Тэр халаас энэ жилетний карманд энэ тэр гараа хийдэг тийм хөдөлгөөнүүд байдаг. Тийм болохоор яг сам гаргаад тэр ус самжсэн тийм үйл явдлыг бол ер нь нэг сайн санахгүй л байгаад байна л да. Ер нь бол тийм үйл явдал ерөөсөө нэмэнд харагдахгүй байна. Тийм учраас би
Миний эцсийн хариулт бол самгүй. За зөв ярилтаа харцгаая. За бүхэн баяр. Яг мэдээж сан байсан л баг л та зүгээр энэ зөвхөн 4 сарын 1-ний өдрийн асуулт баг тий. Хоёр дахь асуултанд та зүгээр яснаар 150 сая төгрөг ажиллаа. Одоо 3 дахь асуултаа харцгаая. 3 дахь асуулт. Нэг тэрбум хэдэн тэгтэй вэ? А-д нь 7, Б-д нь 8, В-д нь 9, Г-д нь 10. 1000 чинь 3 тэгтэй. 1000 чинь 3. 100000 чинь 4 тэгтэй. 4 тэг. Тэгэл одоо цааш явна шүү дээ. 6 тэг чинь сая. Тий. За миний эцсийн хариулт В хувилбар 3 дахь. 9 тэгтэй. За зүгээр л тарцгаая. За баяр хүргэе. За ингээ 3 асуултанд зөвөрснээр та 200 сая төгрөг ажиллаа. Бас толгой ирэх гээд идэм биш үү яг. Гэсэн энгийн юм шиг өртлөө. За 4 дахь асуулт арай. 4 дахь асуултын би танд ивентсчээ танилцуулъя. Манай ивентсч Skytel компани. Тэгэхээр Skytel-ийн дараа төлбөрт үйлчлэгээ гэдэг Монголдо гэдэг үйлчлэгээ. Тэгээ Монголдо үйлчлэгээндээ тэд их гоё шинжилгээ хийсэн. Тэгээ шинжилгээхээр яасан гэхээр нөө дата нэх болоод тэгээ хурданчиг болоод ер нь бол тэгээд одоо тэр уцаараа бол одоо өчнөө сайхан зүйл одоо үзэхэд боломжтой болчих юм. Тэгэхээр Skytel-ийн хэрэгч болоорой дараа төлбөрт тэр Монголдо үйлчлэгийг аваарай гэж та бүхэндээ хүсэж байна. За 4 дахь асуулт. Эдгэр Жанжтаас хэн нь Чингис хааны биед халдаж байсан бэ? А-д нь Сүбэдэ, Б-д нь Зэв, В-д нь Борч, Г-д нь Мухлай. Чингис хааны нэг хоолойг нэг харвсан байдаг хаа. Тийм түүх байдаг. Хэн нэлээ? Хэн нэлээ? Сүбэдэ Борч биш, Сүбэдэ биш. Мухлай. Энэ бол Зэв байх магадлалтай гэж би бодож байна. Яг тэгвэл үзүүг нь харуулсан байдаг шүү дээ. Тэгээд тэгсэн мөртлөө Чингис хаан бол тэрийг өршөөсөн байдаг. Маш мэрэг харуулсан. Бас тэр үннээ хэлсэн гэдэг нь бас. Тий, тэгээ өөрөө бол харуулснаа, хүлээсэн. Гол нь тэгэхээр тэр шудраг тэр зоригтой дайчин чанарын үйлээд тэр өөрөө бол жанжнаар авсан байдаг. Тэгэхээр таны эцсийн хариулт? Миний эцсийн хариулт бол Зэв. За зөв байна, баяр хүргэе. 4 асуусан зүгээрснээр 250 сая төгрөг ажиллаа. 6 даа гэдэг одоо тэр Баатар ир хүзүүнд нь хараад тэгээд нэрийг нь сольж байгаа тийм Чингис хаан. Зэв гэж нэр гайхалтай харсан чинь л. Тий. Түүх сонсч ирсэн байна. За 5 дахь асуулт 500 сая төгрөгийн асуулт байгаа. Энэ бол нэг үр шатах мөнгө байна. 5 дахь асуултаа харцгаая. Загалмаас эцэг киноны Загалмаас эцэг Италийн ямар нэртэй тосгоноос гаралтай вэ? А-д нь Поситано, Б-д нь Боса, В-д нь Верназа, Г-д нь Корлеоне. Дон Корлеон гэж байна шүү дээ тийм ээ. Тэдний өөрийнх нь үндсэн Корлеон. Тэгэхээр зүгээр логикоор би бол яг анзаарч сонсоогүй юм байна. Яг нэг нэг л. Тэгэхээр яг ямар тэгэхээр Корлеон бол өөрийнх нь яг овг шүү дээ тийм. Корлеон гэж ярьдаг шүү. Дон Корлеон. Тэгэхээр би зүгээр миний эцсийн хариулт бол Г хөлбөр Корлеон байх. За харцгаая. Тий. Яа, баяр хүргэе. Баяр. За ингээд та 5 асуултанд зүгээрснээр 500 сая төгрөг ажиллаа. Одоо та дараагийн асуултанд хариулж чадахгүй байсан 500 сая ямарч байсан. Ойр үед ямар уран бүтээл дээр та ажиллаж байна? Одоо нөгөө манай Mask Production-ы 20 жилийн 2026 онд одоо ингээд болж байгаа. Тий. Тэгээд 2006 онд байгуулагдаад одоо 20 жил ажилласан байна. Тэгээд бүтээл хийсэн. Тэгээд 2006 онд Mask Production бас нэг 2 төсөл дээр ажиллах зорилго тавиад ойд зориулсан. 2 том уран бүтээл дээр ажиллах тийм
төлөвлөгөөтэй байгаа одоо тийм кино ажил энэ надад гоо. Тэр хоёр ажил нь юу вэ? Одоо уран бүтээлийн кино юу? Тий, нэг кино, нэг entertainment show юм уу эсвэл одоо жүжигийн тэрийг бол яг тодорхой шийдэгэл байж юм л да. Тэгээ ямар ч хэсэн хоёр том уран бүтээл 20 жилийн өдөө зориул шийгээд Mask Production-д 20 жилийн туршид ажилласан уран бүтээлчтэй сага хамруулаад бас нэг түүх үлдээгээд тэр уран бүтээлээр гэсэн тийм зорилго тавиал одоо ажил хийлээ. Хэдэн хүн ер нь яг энэ баг хамт олонд ажиллаж байж ойролцоогоор. За ер нь бол ингээл 20 жилийн дотор маш их хүмүүс байна. Одоо би яг тоог нь бол гаргаж мэдээ. Олон сайхан залуучууд ажиллаж одоо бас би дас өөрсдөө уран бүтээлээ хийгээд гайхалтай сайхан явж байгаа сайхан залуучууд байна. За Маскын хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Баярлалаа. Гэвчсэн бас Mask Production-д ажиллаж байсан үеийн бас залуучууд уран бүтээлчтэй тий дүүнэртэй бас 20 жилийн ойн төрөгчий. Боломжийг ашиглав. За 6 дугаар асуулт 600 сая төгрөгийн асуулт байгаа. Хэсэг хугацааны дараа хүлээ авч үзээрэй. Монголын саяхан нэвтрүүлгийн ивэн тэтгэгч хөгжил дэвшлийг хамтдаа бүтээй. Оюу толгой. Монголын саяхан нэвтрүүлгийн ивэн тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Босор телевиз Монголын саяхан нэвтрүүлгийг үргэлжлэж байна. Жүжигчин Эрдэнэ зан 5 асуултанд хариулж 500 сая төгрөгсөн байгаа. Одоо 6 дугаар асуултын өмнө тулж ирээд байна. 6 дугаар асуултаа харцгаая. Зургаар асуулт. Манай улсад 1000 км2-аас том 4 нуур байдаг. Тэгвэл эдгээрээс аль нь 1000 км2 хүрэхгүй газар нутагтай вэ? Ад нь Хяргас, Бэд нь Харус, Вэд нь Увс, Гэд нь Буур. За 1000 км гэдэг чинь 1000 км. За Хяргас Увснуур бол хамгийн том нуур гэж бодож байгаа. Хяргас бол бас том нуур шүү дээ. Километр квадрат бол хангалттай байгаа. Харус нуур гэдэг чинь Ховд аймагт байдаг тий? Мөн үү? Харус нуур. Шинэ талбай хувьд бол бас том. За Буур нуур чинь Доронтод байдаг. За хэлбэрээр ингээ бодъё л да. Газар зүй. Нөгөө ингээд Тэгвэл бүгдэн дээр нь очижсэн. би Буур нуур дээр очиж байгаагаа. Хяргас ус Харус нуурыг бол харж ирсэн. Зүгээр газрын зураг дээр ингээ харах юм бол Тэгээд бүгдээрээ хэмжээний хувьд бол би ингээл төсөөлөл байна л да. За Хяргас Харус нууч бас нэлээд том харагддаг. Ус бол Харус Буур хоёрын. За би юу яа тэгвэл энэ дээр 50-50 боломж авъя. За. За, жүжигчин Эрдэнэ зан 3 боломжийн нэг буюу 50-50 боломжийг сонгож байна. Тэгэхээр компьютер бидэнд 2 буруу хариултыг хасаад 2 хариултыг харуулна. Увс, Буур. За Буур усаас ягаад ч том байхгүй. Тийм болохоор К хөлбөр буюу Буур нуурыг сонгож байна. Та нэцээрэлт бол Буур. за. За баяр. За 6 дахь асуусан зүгээрээс нар та 600 сая төгрөг ажиллаа. Хэрв та 50-50% аваагүй байсан бол алийг сонгох байсан бэ? Ер нь бол Буур гэж итгэлтэй байсан л та. Яг би нөгөө газрын зураг дээр бол ерөнхийдөө нэг хэмжээнүүдийг бас баримжаалж мэдээд ирсэн учраас гарцсангүй яг хэмжээний хувьд бол бага байдгийг нь бол мэдчихсэн. Тэгтээ ер нь жоохон эргэлцчихлээ л да. Яг бол бас тий хар ус Буур хоёрын бас хэмжээ бас ер нь ерөнхийдөө ойролцоо гэж магадгүй юм шиг санагдав. Тэр үнэхээр ойрхон байгаа. Сая бол нэг хэдэн 10 хэдэн 100 км квадратын зүрх байгаа. Та Буур нуурын дээр очиод тэр илсэн далайн иргэн тэр нөгөө одоо жижигхэн гой нарийнхан тэр илсэн ширхэг байдаг да. Нэг тийм хачин гой торгон. Заавал очноо. За тэгэхээр. За 7 дахь асуулт 800 сая төгрөгийн асуулт байгаа.
харахаас өмнө би ивент зэгчтэй танилцуулъя. Манай ивент зэгч Sky Media. Тэр Sky Media-гийн тийм юу байгаа? Өндөр хурдны high speed гэдэг үйлчлэг байгаа. Одоо айл өрх эсвэл албан байгууллага яг тэр high speed үйлчлэгийг авах юм бол маш хурцтай. Одоо секунд 100 мегабайт тийм хурдаар тэгэхээр тэр хязгааргүй хэрэглээг тэр интернетийн дүр тэр ертөнц рүү ороод хүссэн юм авч болно. Тэгэхээр Sky Media-гийн high speed үйлчлэгийг сонгоорой. За 7 дахь асуултаа харцгаая. Шүү. Алуу шүү. Камера сэргийч. Энэдмийн баярыг 2 өдөр тэмдэглэдэг улс аль нь вэ гинэ? 2 өдрөө. А-д нь Итали, Б-д нь Шотланд, В-д нь Румын, Г-д нь Америк. За, энэ ч аюу. Ер нь бол инэдмийн баярыг хамгийн их давмгай мэдтгүүс тэмдэглэдэг болсон. За, миний бодлоор бол одоо бас Шотланд байх магадлал өндөртэй. Тийм бас их ёжтой арт юм шүү. Ёжтой, тийм өгөөтэй. Энэ бас юмар нэг сайтай тийм арт юм баггүй Шотландууд. Итали бол бас наргаа хөвлөсөн баяр цэнгэлтэй тийм л газар л да. Би зүгээр энэ хоёр дээр л жоохон тоочлоо байна л да. За энэ жоохон эргэлзээтэй юм байна. Яг нөгөө 2 өдөр тэмдэглэдэг гээд. Би өөрөөс ч насах боломжийг л авч байна. За. Тий. За жүжигчин Эрдэнэ зам маань 2 боломжийн нэг буюу хөтлөгчөөс асуухыг сонгож байгаа юм байна. Би яаж мэдвэ Эрдэнэ зам. Одоо өнгөрсөн. Зүгээр ярилцээ. Би нэр үнэхээр яаж мэдвэ. Яхаар надаас ийм хач юм асуудаг. Гүй одоо гоё одон орон тэ амтэн газар зүй асуухгүй. За зүгээр надад болохоор түрүүний тэр Шотландууд их өгөөтэй ард түмэн гэдэг нь яг нэг зөв санагдаад байна. Яг тэгвэл англичууд шотландчууд тэрэндээ үнэхээр гарамгай. Тэгэд чинь өөртөө 4 сарны 1-ний баярыг чинь BBC-гээр их хулимаад хутгадаг хүмүүс шүү. Тэгэхээр нөгөө 2 өдөр тэмдэглэдэг байх магадaltaй. Танд сая тэгж туслая. Надад Шотланд зөв юм шиг санагдаж байна гэж туслая. Та өөрөө шүү. Тий. Би мэдгүй нэр. Нэг баталгааг байгаа. Тий. Гэтэ яг тэгвэл таныг нөгөө өгөөтэй арт юм гэсэн чинь нэр эднэрт ийм хачи юм хийж чадна гэж яг бодсон. Тэгээд дэмдээ дээс ирчэндээ одоо нэг бол ингэж болно. Шууд за болио энэ 600 сая төгрөг аваад бууя гэж болно. Буруу хариул бол 500 сая төгрөг чинь. Зөв хариул бол 800 сая төгрөг л дээ. За та өөр шийд. За дэмдээ. Гоо сонирхолтой байгаад байна л да. Тэгээд энд тэмцээнээ үргэлжлүүлээд явхад бол харамсах юм алга. За тэгэхээр таны эцэг хариулт. Таны эцэг хариулт чи юу лээ? Би бол Шотланд гэсэн. Гэхдээ та шийднэ. За дэмдээ дээс ирчэндээ Шотланд тэгэл аваа. За. Гэтэ 2 хүн ярилцсан юм байна. Учиртай байлгүй дээ. Тийм ээ. Тэр тийм. За таныг зөв хоёулаа ер нь зөв хариулт гаргахаас өмнө газ нэг юм сурчлаад амжихгүй бол бас болохгүй. За. Энэ Голомт банкны Universe гэдэг карт байна. Тэгэхээр энэ бол одоо Америк явна, Урмын явна, Шотланд, хаашаа Итали явсан ч гэсэн бид нөгөө бэлэн мөнгө авч явах төвөгтэй шүү дээ. Тэгээ карт их хэрэгтэй болдог. Тэгээ бүр хөдөө орнуудыг ч гэсэн харуус байна уу, бөөр очно бүх юм л карт. Тэгэхээр та Голомт банкны Universe картыг бас сонирхоорой. Энэ үнэхээр тэр аюулгүй сайхан карт байна. За. За зөвлөлтөөр. Би ч нэг 3 гэж магадгүй. За баярлалаа. Ер нь таад хариултаа би зүгээр дэмжиж өглөө. Тэр чинь аюу том дэмжлэг гэдэг чинь аюу том баталгаа байхгүй юу? За ингээд ямар ч тач 800 сая төгрөг хожлоо. Дараагийн асуулт болохоор яг сая төгрөгийн асуулт буюу одоо яг Монголын саятангийн хэсгүүд орж ирэх юм. Ингээд зөв хариулаад байвал одоо сая гэл дээш өсөөл явчихна. Тэгэхээр та нэвтрүүлэлт орсон зорилго юу вэ? Одоо мөнгө хожвол түүнийг юунд зарцуулах вэ? За хэрвээ хобби ингээд мөнгө хожих юм бол би өөрөө нэг спортоор хичээлдэг юм л да. Тий, кудо гэдэг Японоос гаралтай холимог талааны спортоор хичээлээд 4 жил болж байгаа. Тэгээд тэнд бол бас нэг залуу үеийг энэ спортоор хичээллүүлэхийг бол би өөрөө нөгөө маш хүсэж явдаг. Яг л тэр спортоор бол одоо залуу үе маань төлөвшил, ёс зүй, хүмүүжил, төсвөр төвчээр маш олон юмыг авах тэр зүйлийг мэдэрсэн байдаг. Тэгээд тэнд бол бас хүүхдүүдийн секс ус хичээлдэг юм л да. Тэгээ хэрвээ би мөнгө хожих юм бол тэр спорт хэрэгтэй, спортын хэрэгсэлтэй, тэр хүүхдүүд хэрэгтэй спортын хэрэгслүүдийг л авчиг гэж бодож байна.
Ямар гоё зорилготой орж ирвэ та. Тэгэхээр таныг маш олон сэдвэр хожоосоо гэж хүсэж байна. За баярлалаа. Спорт бол гайхалтай. Яг л орчин үед чинь бас нэг сэтгэлийн тэр одоо нэг хямрал дээр хүүхд багчууд төрслөх тусламжаа спорт маш сайн хэмжилдэг. Тий, спорт бол маш хэрэгтэй. Ялангуяа өсвөр үеийн залуучуудыг спортоор хичээллээсэ гэж би маш хүсдэг. За 8 дахь асуултаа буюу сая төгрөгийн асуултаа харцгаая. Боосгүй гэж алийг нь хэлж байгаа вэ? Аад нь хээл авсангүй, Бэд нь сувайгүй, Вэд нь илжигнийгүй, Гэд нь хулангийнгүй. Боос гэдэг нь одоо ямар утгатай юм л да. Боос. Гэсээс утасны цаанд юм байгаа. Утасны цаана манай нэг дүү байгаа. Тий. Дүү чинь малчин Жүжигчин. хэрэг малчин байсан бол энийг бушууга асууж байлаа тий. Гэтэ яг бай Ястаа сонсож байгаа юм байна. Хээл авсангүй л гэж. Суваарсангүй вэ, хээл авсангүй гэж сонсож байсан болохоос боосгүй гэж юусэн сонсож байгаагүй юм байна шүү. Би бол хөвтэй бол юм сонсож байгаа юм байна. Зүгээр тэгэхээр уцаар ирд үзхүү. за бараг тэрэн дээр юм шиг нэ. Би бол энийг үнэхээр одоо боос гэдэг үгийг одоо яг анх удаа сонсож байна л дээ. За тэгвэл сүүлийн боломжоо уцаар ирэх боломжоо авъя. За жүжигчин Эрдэнэ зан хамгийн сүүлийн боломж буюу уцаар ирэх боломжоо авч байна. Хин гэдэг хүнтэй холбогдох үлээ. Төвшин Баяр гэж жүжигчин байгаа. За би ихтэй холбогдоод тэгээд эсрэг бас уусаа. за би орос холбогдоод тэгээд уцаа тань руу шилжүүлэх юм. За юу өнгөө вэ? Алло. Төвшин Баяртай яриа. Би вэ? Боловсрол телевизийн Монголын сайтын нэвтрүүлгийн хөтлөх зандаа байна. За сайн байна. Сайн байна. За жүжигчин Эрдэнэ зан 8 дахь асуулт буюу сая төгрөгийн асуултан дээр танаас тусламж авчаа. За. Та хоёрт 30 секунд байгаа. Та туслахад бэлэн үү? Билээ. За цаг авлаа. За 30 секунд нариулах юм байна. Шууд хэлчихээ төвшөө. Боосгүй. За юу. Боосгүй гэж алийг хэлж байгаа вэ гинэ. Боосгүй. За. Аад нь хээл авсангүй. За. Бэд нь сувайгүй. За. Бэд нь илжигнийгүй. Гэд нь хулангийнгүй. Ийм дөрвөн хувилбар байна. Боосгүй. Боосгүй. За. 3 2 Сонсно. За цаг тус. Тийм 30 Тэр секунд. хариулт байхгүй юм. 30 секунд өнгөрсөн. Тий. Цагаа тасалчдаг. Яаж юм бэ? За үз. Тий. Аадна гээл, бэдэн гэдгийг баг илүүцчихв. Зүг та гэж явцсан бол. Тийм байж. Аадна бэднийг ч бас баларчлаа. Сэний яагаад чамцсангүй те. За ерөөсөө шууд одоо зоригонд л хэлдэг одоо юм чи тий. Одоо шууд Тэсээ Төвшин Баяр гэд нэг юм яг тэгэл аваа гарсан те ер нь. яасан гэж хэлсэн юм чи тэгэл соггүй юм. За. Өөр арга байхгүй. Аврал. Тэрс гэж хэлээг үзэр яасан гинэ. Тэгэл үсгэл. Тэгэл одоо За тэгэхээр таны эцээ яриад эхний хээл авсангүй юу? За ахт. Хямар нь мэддэг. би яг Багдад зүгээр ном зохиолоор боосгүй гэж зүгээр уншижсэн болохоос яг тэр нь ямар үг хэлтгийг хэвээр мэддэг байсан. Энэчээс бас нэг гоё мэдж авах юм байна. Зүрх түгтүг гэж чиж. За Төвшин Баярт баярлаа. Юу гэдгийг үсгий хэлсэн. Заавартаа шингээ та одоогийн мэдлэр саятан боллоо. 1 сая төгрөг нийцсэн боллоо. Яа, за одоо ямар ч хөлбөр байхгүй те. Одоо бол боломж байхгүй. 9 дахь асуулт сая 500 сая төгрөгийн асуулт. Харцгаая. Эсвэл асуулт. Леонардо да Винчигийн Винчи нь юуны нэр вэ?
Ад нь эцгийн нэр, Б нь хотын нэр, В нь овгийн нэр, Г нь улсын нэр. За монголоор бол одоо Бонцгийн эрдэнэ за. Осууч нь болохоор тэр доош тэр гэж бүр овг нь ордог шүү дээ. Тийм. Владимир Ильич Ленин гэдэг Ленин гэдэг үстэй. Италиуд яд юм бол. Харин тий. Тухайн Италиуд 1400-500 онод оны тий. Да гэдэг нь одоо юу гэсэн үг юм бол да. Энэ л гэсэн байгаад юм л да. Леонардо да гэдэг нь одоо зөвхөн холбоос юм уу? Эсвэл одоо Леонардо да нэр холбоос гэж магадгүй. тэр овгтой гэдэг шиг үг байх магадaltaй л санагдаад байна л да. Леонардо да гэдэг нь овгийг холбож байгаа тийм ач магадгүй санагдаад байна л да зөвхөн юу талаар. Тэнтхийн Леонардо ч гэж ус байж болох юм л та тийм ээ. Улаанбаатарын тэр гэдэг шиг. Улаанбаатар эрдэнэ зан Тий. гэдэг. Хорооллын зандаа гэдэг. Тий. Хорооллын заана гэдэг шиг л бас байж болох л. Зандаа да хороолол. Леонардо да Винчи гэхээр нэг тийм овг шиг санагдахгүй байгаад байна л та. Над түүний нэр Винчи. Тэнтхийн Леонардо гэдэг шиг сонсогдод байна л та. Зүгээр ингэ мэдрэмжээр бол. За, би шууд эцсийн хариултаа өглөө зоригтойгоор өглөө. Бэ хөлбөр буюу хотын нэр. Таны логгоор Винчи хотын Леонардо. тийм Винчиэс Леонардо ч юм уу тийм Винчи хотын Леонардо. Да гэдэг нэг юм Яг нь тэгж амарсан гэж магадгүй тийм. Би зөвхөн өөр ингээ бодохоор тэрнээс да гэдэг нь ингээд нэг юмтай холбоотой болох холбоос үг юм уу? Леонардо да Винчи. Дархны болроо гэдэг шиг үү? Гэдэг шиг тий. Дархны болроо гэж Гэж л зүгээр би өөрөө зүгээр гэж бодлоо. хэсэг хугацааны дараа зөв ярилтаа харцгаая. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel радиоыг өнгөлөн. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч хөгжил дэвшлийг хамтдаа бүтээй. Оюу толгой. Босор телевиз Монголын сайтны нэвтрүүлэг үргэлжлэж байна. Жүжигчин Эрдэнэ зан 9 дэх асуулт буюу сая 500 мянган төгрөгийн асуултан дээр тулж ирээд байгаамаа. Асуулт нь Леонардо да Винчигийн Винчин юуны нэр вэ? Эрдэнэ зааны хариулт хотын нэр. Тэгэхээр энэ хариулт зөв үү буруу гэдгийг харцгаая. За баяр үргэ. Тэ яг мэдмээр юм тий. Энэ гоё асуулт биш үү? Тийм байна. Яг бас ингэ мэдрэмж шаардаад байна тий. Та ингээ 9 дэх асуултанд зүгээр яснаар сая 500 мянга төгрөг очиж байна. Та ер нь асуулт хариултын нэвтрүүлэлд урд нь орж ирсэн үү? Орж байгааг. Анх удаа. Тий. Ямар санагдж байна? Логик, мэдрэмж, Бас зүүн бэлэг тий. тий зүүн бэлэг гэдэг олон юм ингээд хүнээс ингэж шаардаад байгаа хэрэгтэй байгаа болохоор их сонирхолтой байгаа юм л та. За одоо 10 дахь асуулт 3 сая төгрөгийн асуулт байна. Хэрвээ 10 дахь асуултыг зөв хариулчихвал нөгөө үүсгэх 3 сая төгрөг дээр очих юм. За танд Аз юуя. 10-р асуулт. Сайн ихтгэлтийн хушуунаас энтхэг орох усан замыг хэн нээсэн бэ? А нь Васко да Гама, Б нь Марко Поло, В нь Магеллан, Г нь Колумб. За Колумб чинь энтх рүү явах гэж байгаад Америкийг нийцсэн. Тэгээд нөө индиануудыг чинь нөгөө хинди энтгчүүд гэж хэлээ. Тэгээд индианууд гэдэг нэр үүссэн гэсэн түүх байдаг шүү дээ. Тэгээд энтгт очлоо гэж атсан гэдэг. За сайн ихтэй хошуу гэдэг чинь нөгөө Өмнөд Африкийн бүгд найрамд тулсан хамгийн уртлын шүү тий. Тий. Тэрийг санаж ин л да. Тэндээс энтх рүү явсан тий.
За Марко Поло биш, Васко да Гама бол биш, Марко Поло ч нь бол хуурай замаар аялсан. Хуурай замаар. Колумб, Магеллан хоёрын л нэг байгаа. Колумбч нь бол яг ер нь за Америкийг нээсэн. Магеллан ч л ер нь энтэх рүү очсон байх магадaltaй байхгүй юу? Энтэх рүү аялсан айлд Колумб гэж ер нь их сонсогддог байхгүй юу? Ер нь зүгээр. Тийшээ аялсан Магеллан гэдэг нэр л илүү сонсогдод байсан гэж л надад бодогдоод байна л да. За. Шууд шийдвэрээ гаргалаа. В хувилбар буюу Магеллан. Чү. Хэдэн хувь итгэлтэй? 70% л байна да. Та ер нь өөртөө ер нь их итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. За буруу байжээ. За. Зөв хариулт нь Васко да Гама байж. За Марко Поло бол Монголд ирж исэн. Тий. Хувлааны үед очиж исэн. Магеллан бол дэлхийг тойрчсон тий. Тойрсон тэр одоо багийн ахлагч Колумб бол Америк хүрсэн. Васко да Гама энтхийн усан замыг нээсэн нь бол Васко да Гама байж. За. За ямарташ та 500 мянган төгрөг ажиллаа. Тэгэхээр одоо та хүүхд багчуудаа 500 мянган төгрөгөөр гоё тэр тоног төхөөрөмж хэрэгсэлтэн нэмэр болох нь байна тий. За бас Энэдмийн баяр болж энэ мөн таны төрсөн өдөр болж энэ төрсөн өдрийн гал халуун баярыг ахин дахин хүргэе. За баярлалаа. Өнөөдөр энэ гоё өдрөөс намайг нэвтрүүлэгт орж оролцуулсан боловсролынхаа суран бүтээлчтэй тэгээ та бүхэнд сандраа баярлаа. Эсрэл болсон бас их баяртай. Тэгээ та бүхэнд бүгдэнд нь Энэдмийн баярын мэнд хүргье. Баярлалаа. За баярлалаа. За. Монголын сайт нэвтрүүлэг үргэлжлэж байна. Та бүхэнд Энэдмийн баярын мэндийг ахин хүргэж байна. Дараагийн зочноо орж байна. Энэ хүн бол жүжигчин Бацэрэг. За баярын мэнд хүргэе танд. Сайн байна. Баярын мэнд. За та өөрийгөө танилцуулахгүй. Намайг Бацэрэг гэдэг жүжигчин мэргэжилтэй. X-дэд продакшн харьяалагч уран бүтээлээ хийдэг. За би танд нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. Ааха. Бидэнд 15 асуулт байгаа. Хэрвээ та 15 асуулт бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөгийн эзэн болох юм. Эхний асуулт 100 мянган төгрөгөөс эхэлнэ. Хялбар асуултаас хүндрээд явчихна. Ингэж явсаар хэрвээ та 5 асуултанд зөв хариулбал үл шатах 500 мянган төгрөг дээр очих юм. Энэ ямар учиртай гэхээр та 6, 7, 8, 9-р асуултанд буруу хариулсан ч 500 мянган төгрөгтэйгээ үлдэнэ гэсэн. За ингэж цааш явсаар хэрвээ та 10 асуултанд зөв хариулбал үл шатах мөнгө 3 сая төгрөг болох юм. За энэ хугацаанд танд хүнд асуулт хэрвээ ирэх юм бол саан зовх зүйлгүй танд 3 боломж байгаа. Эхний боломж нь 50-50%. Асуулт бүр 4 хариулттай. 4 хариултын 3 нь буруу байгаа. Хэрв 50-50%-ийн боломжийг сонгох юм бол 2 буруу хариулт нь хасагдаад танд 1 зөв 1 буруу хариултыг үлдэх юм. Хоёрт боломж нь уцаар ярих боломж. Та ойр дотны хин нэгэн рүү залгаад мэдгүй байгаа асуултын хариултыг авч болно уцаар. Гэхдээ уцаар ярих боломж 30 секунд гэдгийг анхаараарай. Зарим хүн энд амждаггүй шүү. Гуравт боломж нь Монголын сайт нэвтрүүлгийн 2 дугаар удирлаас шинээр нэмэгдсэн боломж энэ хөтлөгч надаас асуух юм. Хэрэв миний би мэдчихвэл танд үнэхээр туслана, мэдгүй бол та өөртөө л найдах юм. За, дөрвөн ойлгомжтойд нэвтрүүлгээ эхлэв. За тэгье. За танд амжилтсэ. За. Нэгдүгээр асуулт. 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн орон шалралт тэмцээний сүлд дуу болох Waka Waka-г хэн дуусан бэ? Shakira, Jennifer Lopez, Beyoncé одууд хамтдаа дуусан. За хариултлаа хэлтэ энэ чи. Яг юм аймаяа тэгэхээр амар хүндэлцдэг юм байна тий. Хариулт тий. За нэгцэн хариултал. Хариулт Shakira. Дууг санаж байна. Waka Waka da 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 this time for Africa. За зөв байна. Баярлалаа.
гэрээс ямар ч ялгаагүй гоё дууллаа. За хоёр дахь асуултаа танилцуулаас өмнө би танд ивент чи танилцуулъя. Энэ бол Scale компани. Тэгэхээр Scale компани дараа төлбөртөө Монголдо гэдэг үйлчлэг байгаа. Монголдо үйлчлэгэндээ Scale-ийн шинжилэл хийснээр илүү Магадaltaй юм байна. Эргэлдэж байна. Тий. Би хариулт. Гэтэ бас давс загсаар их баялаг шүү дээ. Баялаг. Ардаарч гэсэн. Тий. Энэ ч ихтэй 10 жилд жээжилдэг байсан ертөнцийн гурав шүү дээ. Тий. За зөв ярил дарцгаая. За баярлалаа гэж байна. Баярлалаа. Хоёр асуултанд зөв хариулснаар та 150 сая төгрөг ажиллаа. Гурав дахь асуулт 200 сая төгрөгийн асуулт. Усыг сүлж буслагсан ундыг юу гэж нэрлэдэг вэ? Арц, тараг, хярам, кофе. Усыг сүдэ хольсол гэсэн үг шүү дээ. Тийм ба. Ааха. Тань дөрөс хамгийн хэрэгэлдэг нь юу вэ? Энэ дөрөс хамгийн их хэрэгэлдэг ундаа чи юу вэ? Гээл байна л да. Ер нь сүүлийн үед их хэрэгжилж байгаа. Зөв хариултын хувьд бол вэ баха. Таны эцэг хариулт? Вэ. Хярам. За зөв байна. Баярлалаа. За энэ хурдаар явах юм бол та 5 минутын дараа 20 сая төгрөг очих нэ. Дөрөв дэх асуулт 250 сая төгрөгийн асуулт. Асуултаараас нь би танд мөн ивент жишээ танилцуулъя. Энэ бол Sky Media компани. Sky Media-гийн тийм нэг өндөр хурдны high speed гэдэг одоо тийм үйлчлэг байгаа. Хэрвээ та high speed үйлчлэгийг сонгох юм бол та гэртээ ч юм уу албан байгуулалтаа сонголоо гэхэд хурд нь бол үнэхээр хурдан. Тэр хурдаар та интернет гэдэг хязгааргүй тэр гайхалтай ертөнц рүү маш олон мэдээллийг авах боломжтой. High speed үйлчлэгийн шинэ хэрэгсэж болоорой. 250 сая төгрөгийн асуулт харцгаая. Ховдол тосгоор хүний биеийн аль хэсэгт байрладаг вэ? Тархинд, амны хөндөд, чихэнд, зүрхэнд. Би сая нэг зүрхээ үзүүлсэн. За. Тий. Тэгээ зүүн тосгоор ч нарийсан байна гэлөө. Минийх нэг тийм юу гарсан бохгүй. За. Тэгэд гайч нэг ийм хоёр ховдол хоёр тосгоор байдаг юм байна л да. Тэр таны эцэг хариулт? Миний эцэг хариулт гээ хариулт байна. За баярлалаа. Дөрөв асуултанд зөв хариулснаар 250 сая төгрөг ажиллаа. Одоо 5 дахь асуулт нөгөө үл шатах 500 сая төгрөгийн асуулт. За. Хэрв энэ ч энийгээ даваад энийгээ давчууд нөгөө айдаггүй авдранд байна гэсэн. 5 дахь асуулт харцгаая. Beatles хамтлаг ямар хотоос гаралтай вэ? Ливерпул хот, Манчестер хот, Лондон хот, Лидс хот. Ливерпулийн дөрвөл гэж ярьдаа шүү дээ. Тийм үү? Тэ. Та уг сайн бид тэгээд та миний боломжийг авах гэдэг нөө гэж. Тий би аа гэж бодож байна. Тий. Ер нь бол хариулт барыг зөв болоо. Та ямар нэгэн хариулт хэлэхдээ энэ миний эцсийн хариулт гэвэл би давна. Ааха. Миний эцсийн хариулт За одоо нэгэн сонгоцсон учраас одоо л нэрээ авахгүйсэн. Тийм үү. Эцсийн хариулт гээ хэлсэн болохоор тий. Ааха. За зөв хариулт нь Лидс байсан. За баярлалаа тэгт. Тийм үү. За гэтээ гарч ирэх байна. Ангин. Буруу хариулцсан тэгээд магадгүй. За харцгаа. За зөвхөн Ой чаар. Дарамттай юм. Дарамттай нэвтрүүлэг байна. Тийм байна. За ямар ч хэлсэн айдаггүй авдранд дэчлээ. За таны талаар ярилцъя. Та яг жүжигчин болох шийдвэрийг хязгаар гаргасан. Хэдэн настай та? 10 жилийн дунд ангид тахтай. Тий. Тэг манай үеийнх одоо энэ надтай хамт одоо X2-с уран бүтээлээ тойрогч байгаа. Бид нар одоо хамт одоо кино мөн хийдэг. Манай жүжигчин Баясаа хүүхдийн орны драмын дугууланд орсон байсан. Баясаа ах маань. Тэгэл тэр үед нэг ангийнхан гэж кино гарч ирсэн. Нэг ангийнхан гэж кино тухайн үед од болоод тэр нэг ангийнхан тоглосон хүүхдүүд чинь жигтэйхээ од болчихсон тухайн үед. Тэгэл ямар гоё л гэж угаасаа хардаг байсан юм чи бид нар. Тэгээд тэрийг хараад яг ерөөсө тэр чинь нэг 100 аваад намар гарч ирсэн. Тэгээд ерөөсө тэрний араас л ерөөсө шууд очиод драмын дугууланд бүртгүүлээл. Тэгэл тэндээс л ер нь шийтсэн биш. За ингэж жүжигчин болъё гэл. Гэхдээ бас нэг яг юу ахихаа өмнө нэг шийдвэр гаргасан юм аа. За яг шалгалтаа өгөөд үзье. Тэгэл тэнцэхгүй бол угаасаа л чи болохгүй байсан байгаа гэж бодож байсан. Тэгээ тэнцүүл ер нь цаашаа явуул гэсэн бодолтой бас. Тэгэл
Тэнцэнтэй. За ямар тач таны тэр уран бүтээлийн дараа ахиж ярьснаа танд ямар тач уран бүтээл өндөр амжилтсан. Маш их баярлалаа. За 6 дугаар асуулт 600 мянган төгрөгийн асуулт байгаа. 600 мянган төгрөгийн асуулт аргасан би танд бас эвент шиг танилцуулъя. Энэ бол голом тонк. Голом тонкны Universe гэдэг ийм карт байгаа. Universe картаар та хөдөө орнуудагт эсвэл гадаадд аялын тоглолтоор ер нь явахдаа бэлэн мөнгө авч явах нь мэдээж хэцүү шүү дээ. Тэгэхээр та энэ карт авч явал их найдвартай бас их тухтай ирнэ. Тэгээ та голом тонкны Universe картыг сонгоорой гэж хүсэж байна. Асуулт харцгаая. Боролдойн цагийг хэн зурсан бэ? Амгалан, Байди, Цогцол, Мягмар. Боролдойн цаг гэж юу вэ? Боролдой хүмүн босоорой. Юу гэдэг чинь те. Бараг Монголын анхны хүүхэлтэй юу одоо те. Үлгэр уншдаг цаг юм да те. Тэрийг дүрсчүүлсэн. Бүгдээрээ одоо алдартай зурагчтай. Мягмаргийн хувьд бол боролдой мягмар гэж ярьдээ шүү дээ. Хочин болцсон. Тий. Тэгэхээр найруулагч хүн шүү дээ те. Тэгэхээр таны эцсийн хариулт? Миний эцсийн хариулт Г буюу зураач мягмар. Энэ зүрх муудах нэвтрүүлэг байна. Зөв хариулт та. Хэсэг хугацааны дараа хүлээн авч үзээрэй. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч High Speed. Хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын сайт нэвтрүүлэг үргэлжлэж байна. Энэ удаагийн дугаарт жүжигчин Бацориг оролцож байна. Бацориг 6 дахь асуулт буюу 600 мянган төгрөгийн асуултан дээр тулж ирээд байна. Асуулт нь боролдойн цагийг хэн зурсан бэ? Бацоригийн хариулт Мягмар. Зүгээр л таарцгаая. Яагаад баярлалаа. Яг одоо энэ телевизийн одоо энэ байранд кино студийн энэ байранд бид нар бурхны авралаар чи ирлээ гэж нэвтрүүлэг хийдэг гэсэн. Тэгээ бид нар үндсэн жүжигчдийн багт байсан байхгүй юу. Тэгээ энд ерөнхийдөө үндсэн жүжигчд бол ерөнхийдөө одоо бид нар нэг комбинацаа зохиодог жүжигчдийг яаж орж ирэхэд ямар байдалд оруулах вэ гэдэг бид нар хариуцдаг байсан. Тэгээ орж ирж байгаа хүмүүс дандаа яг иймэрхүү төгшөртэй байдаг гэсэн байхгүй юу. Тэг чи одоо тэр мэдрэмж яг өөрөө авч байна. Манай Монголын сайт нэвтрүүлгийн багаас таны төгшүүрийг ярьлах ямар нэг юм хийгээгүй. Энэ гэрэл чинь базар байна. 7 дахь асуулт арай 800 мянган төгрөгийн асуулт байгаа. Танд 3 боломж гурлаа байгаа. Долдугаар асуулт. Газар нутгийн хэмжээгээр 3-т бичигддэг аймаг аль нь вэ? А-д нь Дорнод, Б-д нь Говь Алтай, В-д нь Дорноговь, Г-д нь Баян хонгор. Одоо яг сангарч байна те. Тань 4 аймаг дөрөлд нь очижсэн. Дөрөлд очижсэн. Монгол орныг ер нь 3-т тойрсон байна. Тийм аа. Тий, аялын тоглолт энэ тэр бас хорлогын боёо хүмүүс нэг гоё юм тий, нэг сайхан юм тэр. За, би хариулт бол биш байхаа. Яагаад биш гэж? Арай жижигхэн болоо. За. Боломж ашиглаж төхөө. За, ямар боломж сонгох вэ та? Танаас асууж. За. Тий. Та надад туслаач. За, жүжигчин Бацориг 3 боломжийн хөтлөгчөөс асууна гэдэг боломжийг сонгосон байна. Ааха. За, мэдэх юм болгаа. Тийм үү? Тийм. Ваа, би таныг чинь бас сайн мэдж байгаа. Хоёулаа ярилцъя. Ааха. За, Өмнө Говь аймаг бол нэгт орно. Нэгт орно. Хоёрт Говь Алтай аймаг орно. Тийм үү? Тэгэхээр бас биш байх нь тий. Хоёрт. За, минийхаар 3-т Дорнод орно. Аа. 4-т нь Баян хонгорд орногоо гэдээ явчих واخ. Тийм баг. Тий. Яг миний зүгээр танд санал болгох. Одоо би яг нэг 80-90% зүгээр өөртөө ихтэй байна л да. Тэр нь Дорнод гэж бодож байна. Гэхдээ 100% ихтэй биш байна. Говь Алтай ийм том байт юм уу тий? Говь Алтай 2 тий. Дутуу үнэлсэн байх шүү. Уучлаарай гэдэг. За тэгэхээр одоо
би бодлоо хэллээ. Та эцсийн үйлрийг таал гаргана да. Танд итгэе. Бат бол миний буруу. Алдаад одоо тэгээд яг хөтэ тий. Гэтэ би өөрөө мэдэхгүй л байгаа ч тий. Хариулт. Миний эцсийн хариулт. Буюу Дорн аймаг. Дорнд бол үнэхээр өргөө одоо өнгөтэй. Гэтэ гой балтай гүйцэдэг болохоор би зүгээр Дорнд гэж бодоод байна. Эхний хоёрыг мэдээд. Дорн аймгаар бол би сайн явсаа. Бүр халахгүй сумар өөрчлөж. Минийгийн тал давхиад дуусахгүй тий. Пүү тэр чинь Гайхалтай тий. бид нар чи бас ядж хат нэг жоохон юу машинтай явсан юм их тийм битүүмж муутай машинтай явсан. Амар удаа явсан шүү дээ. Тэгээд нэг талдаа Сэлис нуур гараад ирчлээ. Тий. Агай гоё. За таны эцсийн хариулт? Хариулт буюу Дорн аймаг. За зүг байна. За ингээд та 7 асуултын зүг хариулснаар 800 мянган төгрөг хожлоо. За дараагийн асуулт ингээд бүр сая төгрөгийн асуулт гэдэг. Одоо яг Монголын сайтингийн сайтин асуултууд орж ирэх юм. За түүнээс өмнө одоо ч хүндрэх учраас хоёулаад ярилцах боломж гараач үгүй ч үгүй муу ярьдаг байхгүй. Цаашаа яваач өгөөч гэж. За таны сүүлийн үеийн уран бүтээл юу вэ? Сүүлийн уран бүтээл. Сая өнгөрсөн онд бид нар Солонгосчуудтай хамтарч кино хийсэн. End House гэж уран зохиол. Ямар гоё. Тэгээ тэр кино маань бас амжилттай сайн. Солонгостоос нээсэн, Монголдоо нээсэн. Тэгээ одоо тэр төслийнхаа хүрээд ахаад тэр Солонгос талынхаа продакт нар зохиол бичүүлсэн. Тэгээд тэр зохиолыгоо одоо кино болгох ажлын эхлэл нь одоо тавигдах болов гэж бодож байна. Миний нэг сонирхоод байгаа юм бид хүмүүс маань Монголын одоо тэр зохиолчдын зохиолыг мэдэн шүү дээ. Солонгосынх бас хэр өөр байгааг мэдмээр байгаа. Танд тийм хүлээлт байгаа. Харин тий, ерөөсөө бидний одоо хүлээж байгаа юм тэр. Киноны одоо ер нь киноны чиглэлтгөө одоо бүх юмний амин сүнс зохиол шүү дээ. Зохиол сайн байж бүх зүйл сайн болно. Санаанууд бол хоёр талаасаа Солонгос Монголоос ярилцсан. Энэ дамжлага их удаан болт. Тийм үү. Тий. Тэгээд нөгөө ийшээгээ санаагаа хэлээд тэгээд тэр нь бичиж дуусаад даашаа ирэнгүү тэр чинь бүгдийг орчуулж байгаа бид нар ойлгож эхэлж байгаа юм шиг. Яг үү. Тэгээ ойлгосныг ахаа санаагаа хэлэхдээ ахаа цаашгаа орчуулж ингэж явдаг болохоор ямар жанрын кино вэ? Комеди, экшн комеди. Солонгосчууд тэр дүнгээр гайхалтай шүү дээ. Харин тий. Маш их найдаж байна. Тийм бид ямар одоо нөгөө сурцад дуусна гэж байх ш. Тийм гайхалтай бас одоо нэгэн шоу ертөнцид их цахиур хагалж байгаа тэр одоо юмнаас бид юм мэдчихэд бас Монголдо тэрийг бас түгээвлэх гоё юм да тий. Харин тий. Тэгээд ч энэдмийн баярын өдөр байна тий. Тэгэхээр сая заанахтай зөвлөө. Тэглээ. Төрсөдөр нь болж байгаа үнтэй зөвлөө. Сая төрний асуултаас өмнө би танд ивент жишээ танилцуулъя. Энэ бол хөгжил дэвшилт хамтдаа гэдэг ийм гоё өрөөтэй маа оюутлогоо юм байна. Оюутлогоо би гүний урахад норч үзсэн, ил урахад норч үзсэн тэнд 95-аас дээш хувь нь манай Монгол ажилчид байдаг. Тэд үүнийг бүтээсэн. Тэд газрын тэр 1300 гүний тэр дороо баг хот шиг тэр хэцүү бүтээн байгуулалтыг бүтээсэн би хараад монголчууд монгол хүнээр их бахархлаа. Тэнд дан инженер, дан математик явж байгаа шүү дээ. Физик, тэ хим ер нь бүх юм явж байгаа. Тэгээд монгол ажилчдаа ийм сайхан бүтээн байгуулалт хийж чад бас талархаж байна. За сая төрний асуулт харцгаая. 8 дахь асуулт. Алигнч гэж юу гэсэн үг вэ? Аад нь тариачин, Бэд нь архичин, Вэд нь манаач, Гэд нь туршуул. Исто сасаг өгöd. Энэ бол одоо нэг ашиглахаа болж байгаа бох тий. Тийм болох тий. Би ч энэ дууг нь ийм хэл зүг өндөр их мэддэг гэж боддог байхгүй уг нь өөрийгөө. Танд хоёр боломж байгаа. Боломжоо ашиглах уу? Тэр бол таны эрх. За. Боломжоо ашиглая. Уцаар ярих боломж ашиглаж. За утасны цаана хэн байгаа вэ? Энэ манай нэг оноох байгаа. Жүжигчин оноо. Тийм манай захирал. За. Тийм. За оноохыг та энийг мэднэ гэж бодож байна. Намайг бол арай л ирээлгүй тий. Жүжигчин Бац зэрэг хоёр боломжийнхаа нэгийг ашиглаа шийдлээ. Энэ бол уцаар ярих боломж. Сайн байна уу жүжигчин онтой яриа? Бие. За би боловсрол телевизийн Монголын сайт нэвтрүүлгийн хөтлөх зандаа байна. За сайн байна. Сайн байна. Жүжигчин Бац зэрэг сая төгрөгн дээр тулж ирээд байна. Танаас тусламж авах чаа. Сая төгрөгийн асуултан дээр. Тэр наадчаад яа. Сайтан болох гэдэг юм. За сайтан болох хэсгийг та шийдэх юм шиг байна. Та Бац зэрэг чи хөдөлмөрчээ сайтан болоо зөргөө.
За та Би одоо тийм амархан саятан болох гэдэг бүгдээ саятан бол зоргоо минь. Тийм амар саятан болно юу гэдгийг зоргоо минь. та Бат зоригт туслахад бэлэн байна Та би Батцэргийн саятан болж чадахгүй байгаа уу? За та хоёрт 30 секунд байгаа. 30 секунд байгаа гэдэг маш сайн анхаараарай. За цаг явлаа. За аха 30 секунд байгаа шүү. Алгинч гэж юу гэсэн үг вэ? Алгинч. Юу? Алгинч гэж юу гэсэн үг вэ? Мэдхгүй чи саятан болох нь өнгөрлөө алгимч гэж яах нь мэдхгүй. Тариачин аригчин манаас туршуул багцаа байна уу? Алгимч Алгинч. Тий. За нөгөө дөрөв нь юу гэнэ? Тариачин аригчин манаач туршуул 10 секунд үлдлээ. Тариачин манаач Аригчин туршуул. Туршуул уу? За. Яа. За хариултаа авч чадваа. Би бол үнэхээр өөрөө мэдэхгүй байна. Багцаа алга. Гэхдээ оноохт бол итгэе. Оноохч бол ер нь бол бас их ном уншдаг хүн байхгүй. Ер нь бол бас өөрөө бас газар зүүн байрлал энэ төр аягүй сайн мэддэг тийм хүн байхгүй. Тэгэхээр би одоо найдаж байгаа нэрээс туршуул болов гэж бодож байна. Та хоёрын харилцаа хэрвээ ямар нэгэн Чамайг хорлох гээд байгаа биш үү? сонгорчих харилцаа байхгүй. Уг нь гайгүй дээ. Гайгүй. Их л сайн ахмад байгаа юм. За яг тэгээд буруу байсан ч та оноо ах дээр бурууг нь тохох юм да Тийм тийм. очиод одоо оноохтой хэрүүлхий. Цаг төгрөг авах байсан юм та 500 болгож тэр 500-аа өг гээл. Сая ихтэй өмнөөс ч бас сандралаа шүү. Яг цаг дуусгаад 2-3 секундын өмнө л харилцаа хэлээ тий. Тэглээ. За таны эцсийн хариулт. Миний эцсийн хариулт Г хариулт буюу туршуул. Уулын та их сайн явж исэн юм да. Яа, тийм үү. Одоо хэрэглэхээ байсан эртний үг байгаа. Аха. За байн баяр үргээ. Яа. Баярлалаа. Би таныг ерөөс хотлоо ярьдаг хөв байх гэж бодож байсан чинь. Би од өндрийг байг үздэг. Би ихтэй таныг ерөөсөө гэж хотлоо модлоо ярьдаг хөв байх гэсэн чинь та яаж ийна гэдэг. Би жүрчин болоо хичээж байгаа. За ингээд та ямарсан 8 асуултанд зөв яриаснаар та Монголын саятан болж байна. Одоо өнөөдөр нэг саятан. Занаахтай хэлэх үг байна уу? Анааха баярлалаа. Чи саятан болж чадахгүй гэдсэн. Тэгээд таны буйнаар саятан боллоо. Баярлалаа хаа. За 9 асуулт бол бүр одоо сая 500 сая төгрөгийн асуулт аа. За сая 500 сая төгрөгийн асуулт харахад бэлэн байна уу? Сэтгэл санаа одоо хэр байна ер нь? Энэ ч нэг тавирдгүй юм байна. Би ч жоох эдийн асуулт яваа тавирчих болоо гэж бодсон чи энэ зүгээр яа. Кинон тоглохоос өөр юм. Гэтэ тэнд бас адилхан сандарна тий бас. Сандар. Гэтэ яхаа бас арайч учиртай л да. Учиртай. Та кино тоглох сандрах бах тий. Би маш сандарна. Би нэрэж мартна. Хэрв таныг хин гэдэг үгээд одоо дөрөв нэр явах юм бол би Зандахуула биш гэж бодно. Өөрийнхөө нэрийг ийм тэнэг нэртэй явахгүй тэл гэж чинь. Кино хамгийн хэцүү юм. Насан турштай үлдэн. Тэр үргэлж үлдэн тий. Энэ нэвтрүүлэгчсэн бас их гоё дурсамж болно шүү дээ. Харин. За 9 дэх асуултаа харцгаая. Далайн төрлөг юунаас болж үүсдэг вэ? А-д нь сарны татах хүч. Б-д нь тектоникийн хөдөлгөөн. В-д нь ангаргийн татах хүч. Г-д нь нарны шуурга. Энэ бол саяас цаашаа болоод ер нь амар болд юм байна тий. Танд нэг боломж байгаа. Хэрвээ та зөв хариулбал сая 500 сая төгрөг. Буруу хариулбал 500 сая төгрөг. Эсвэл за энэ асуултанд хариулахгүй гэж сая төгрөг аваад гарч болно бас. Бас мөн 50-50 боломж байгаа. За боломж авъя да тий. За авах уу? Авъя. За жүжигсэн Бацэрэг хамгийн сүүлийн боломжийг ашиглаж байна. Энэ бол 50-50 боломж. Компьютер бидэнд 2 буруу хариултыг хасаад 2 хариултыг харуулна. Сарны татах хүч, тектоникийн хөдөлгөөн. Энэ яг миний бодож байсан 2 хариулт үлдчихлээ. Аль нь яаж нөлөөлнө гэж та бодож байна? Би зүгээр яг тийм айхтар логик ч юм уу яг мэдэх юм алга. Бүр багцаа алга. Яг ийм төрлийн юмд бол би их муу. Тэгээ би одоо сарны татах хүч гингүүтэн за ер нь баг
боломжтой байж магадгүй гэж би бодсон байхгүй. Хамгийн ихэнд гарч ирэхэд нь за бас магадгүй байж магадгүй юм да гэж одоо би багцаа алгалаа. Ямар одоо нөлөөлөл болмаас яа. Технологийн хөдөлгөөн нь бол сонсоход хамгийн боломжтой сонсогдож байна. Газар хөдлөөл, далайг давлгаалуулаад. Тийм болохоор одоо ингээд жаахан одоо ингээд хөдөлгөөн үсгэхэд далайн давлгаа ирэх нь шүү дээ гэж бодож байна. Тэгэхээр одоо би хариулт болвол гэж одоо дотроо бодоод байна. Та мэдхүү гэдэг. Миний боломжийг та ашиглацсан. Хөтлөгчд бол ер нь хувирал байдаг юм байна да тий. Таны бол мэддэг асуулт байна тий. Бүр сайн мэддэг. Сайн мэддэг асуулт байна. Одоо ингээд юунаас хойш болохоор их хэцүү болох байх л та тий. Одоо энэ асуултууд чангарах тусмаа. Тэгэхээр одоо миний бодсноос бас сөрөг байж магадгүй л гэж бас бодох юм. Бас яах ёстой бол мэдэхгүй л байна л да. Тий эсвэл та мөнгө аваад бас нэвтрүүлэг орхиж болно. Тэгчээд харж болно шүү дээ. Зөв хариулт нь юу байж вэ гэдгийг. За таны эцсийн хариулт эсвэл эцсийн шийдвэр. Сар тэгж нөлөөлөх үү? Тийм бах тий. Гэтэ би зүгээр яхаа технологийн хөдөлгөөн бараг л зөв болов гэж хэлсэн нэгэ. За айгүй болоод одоо бас яг л миний бодсон шиг биш л байлгүй тэгээд муу санаанд дийлчлээ тий. Би бодож ивэл буруу гэж үзнэ гэж бодсон гэсэн үг. Би ингэ тийм амарх юм байхгүй л үү гэж сүлдээ бол энэ бол миний үнэхээр мэдэхгүй сэдв байна. Энэ төрлийн сэдв бол Зүбэ баяр үргээ. Ёо тач. За одоо 10 дахь асуулт буюу 3 сая төгрөгийн асуулт. Хэрв та үүнд хариулчвал бүр айдаггүйг авдрандаа хийхээр барах уу? Давхар авдранд хийлээ гэсэн. Гэтэ таны боломж дууссан. За 3 сая төгрөгийн асуултаа харцгаая. Малай хэлээс орчуулбал ойн хүн гэсэн утгатай бол энэ ямар амьтан бэ? А нь горил, Б нь орангутан, В нь шимпанзе, Г нь бонобо. Бонобо гэж ямар төв бол Энэ дөрүлээ мич. Мич. Бас л мэдэхгүй л. Йоо бидний мэдэхгүй юм хязгааргүй шүү дээ. Эндээс мэддэг асуулт хариулчих байна уу? За танд 3 боломж 3-аа дууссан. Та буудлаа гэхэд 25% тий магадлалтай л бодно тий. Бүр байхгүй. Одоо би өөрөөсөө буудал гэж бодчих. Тийм малай хилээс орчуулвал гэж байна баг. Минийхэр бол түлхүүр үг нөө. За одоо ингэж надаа би одоо чимээг үлгсэн тэр. Нэвтрүүлэг багш нааг загнах шиг тийм. Миний хинт дууслаа гэж. За хэр азтай бас зүүн совинтай байна. 90 муу, азанд муу. Тэгвэл бодож байгаа яг эсрэгээр нь зүгээр бодож онцч магадгүй юм шиг. Төрөө тэрийг ашиглацсан. Өөрийнхөө бодсныхаа яг эсрэгээр. Зүгээр дотор муу санаандаа бодитор бодож байгаа юм аа хэлээ за. Тэрний юу вэ гэхээр малай хэл гэж одоо бас сонсоогүй хэл байна л да. Тэгээд нэг тийм хэлний хувьд болохоор одоо тийм одоо дуудлагын хувьд те одоо горилла шимпанзе гэж бид нар бол байнга одоо хэрэгжилж исэн өгнө сонсч исэн ер нь юунууд байна шүү дээ. Тэгэхээр Б хариулт болон Г хариулт аль нэг нь гэж би бодчих дотроо. Тэгээд бодохдоо ер нь одоо дотроо сонгогдсон байгаа миний одоо шийдвэр бол Г гэж дотроо бодцсон байж байна. Тэгээ одоо яадгийг байгаа. Сая 500 мянган төгрөг аваад нэвтрүүлэг орхиж болно. Эсвэл азаа үзэж болно. Азаа үзчихөө. За таны эцсийн шийдвэр, эцсийн хариулт. За гэж. Б. Зүгээр бууцсан шүү одоо. Яга бонобо биш гэж. Яга бонобо. Яг энэ хоёр биш магадгүй аль нэг нь. Магадгүй энэ хоёр нэг байна. Гэтэ яга бонобо биш гэж бодсон. Та түрүүн бол бонобо гэж бодсон шүү дээ. Тий. Тэгэл бас нөгөө эсрэг хуйлаад агчлаа. Угаасаа би язгүй юм чинь яг бодсных эсрэг гэдэг. Таны зөвлөгөөлт агчлаа. Тий. Ер нь бол би яг тийм юу муу яг тийм талдаа одоо ингээд суглаа Монголооны талдаа бол нэг хахталтанд тийм таарат идэв.
Гэтэ горилла шимпанзег яагаад та биш гэж бодож байна? Мэдхгүй. Би түгээмээ сонссон болохоор л за энэ агвал биш байлгүй гэж бодлоо. Тий. Эн хүн Энэ бол цэвэр ерөөсөө боно гэдэг нь боно гэдэг бол зүгээр ингээд би зүгээр ингээд чихнээ сонсоход л дуудлагын хувьд магадгүй л гэж бодсон. Одоо юм малаа хэлнэ тий. Сонсоогүй хэлнэ. Тий. Малай хэл гэхэд бол энэ малайзлах л та. Тэгэхээр энэ дөрвөн мичи аль нь баг малайзд амьдардаг вэ гэдэг л асуулт хэрэг байна. Энэ мичний талаар сонирхолтой байл те. Аха. Ихэнх нь Африкт. Тэгээ ганц баг малайзд амьдарч байгаа нэг л байна л та. Баян сонсдог кино мөн дээр хүртэл сонсдог. Тэгэхээр энэ бол яг гарал марлын мэдэхгүй байна л. Гэхдээ кино мөн дээр баян ашигладаг бидний одоо юу юм чинь. За энэ бол баг биш байх. Малаа гэж миний мэдэхгүй хэл байна. Тэгээ бонобоч ингээс бодоод чинь нэг Африк зүгрүү мөгрөө ч юм уу те. Боо гэдэг нэг зүгрээд гэсэн. Тэгэл буутчлаа л та ерөөсөө. Та бол мэрэгэн бодогч байна. Баярлалаа. Гайхалтай. За хэрвээ 20 сая төгрөг хожвол та юу хийх вэ? Төлөвлөг байна би. За одоо төлөвлөгөө гаргая. 20 саяха төлөвлөгөө гаргая гэж байна. Аяли. За хаашаа. Би нэг сая сүүлд нэг юуг үзэж дуусгасан. Наркос гэж цоврлыг. Тэгэхээр яг тэр зүг рүү одоо Колумб руу, Мексик руу бас аялж үзэх маш сонирхолтой байгаа. Латин Америк. Тий. Тийш бол их гоё болов гэж би төсөөлж байгаа. Тий. Байхтай аюултай ч гэж магадгүй ихтэй гоё шүү дээ. За 4 сая төгрөгийн асуулт харсан хаа. Ааха. За тэг. Дэх асуулт. Аль улсын далбаан дээр AK-47 буу байдаг вэ? А нь Мозамбик, Б нь Ангол, В нь Камбож, Г нь Лаос. Одоо амар тайвширсан. Та одоо бол нөгөө буруу харьсан ч 3 сая төгрөг авна. Мөнгө аваад гарыг гэсэн ч 3 сая төгрөг. Тийм байна. Тэгэхээр мэдээж бодно гэсэн. Мэдээж бодсон дээр. Наа. Дөрүлэл болцсгөл бодогдчихээн миний хувьд. Тийм шүү те. Бүх улсын далбайг бас сайн мэдэхгүй байна л да. Миний одоо буудах би танд юугаа ярилцээ л да. За боломжоо би одоо өөрөө юу гэж буудах вэ гэж зөн совмаа надад хэлж байгаа ихлээр ВГ 2 биш баха. Азийн 2 уусаа? Тий. За яагаад? Бисээ хүүхдтэйгээ юу эвлүүлсэн? 2000 ширхэгтэй пазл эвлүүлсэн. Ийм том. За ямар гоё. Тэгээ тэрэн дээр өдөр ажиллаж байна. Бүр тэр чинь юу вэ? Бараг 7 хоног маг ажиллаж байгаа юм чинь. Тэгээ тэрэн дээр яг нэг бүх улсын далбай байсан байхгүй юу? Гэхдээ би анзаараагүй юм байна. Гэхдээ Камбодиа, Лаос энэ гэдэг бол бас илүү бас түгээмэл одоо жишээ нь энэ тугны юун дотор байж идэг юм чинь тэн дээр бол харагдаг байхаа гэж би дотроо бодод байна. Тэгэхээр одоо Мозамбик, Ангол хоёрын нэг нь л болоодаа л гэж одоо найдаж байна. Зүгээр энэ бас л буудаж байгаа л хэлбэл. Африк 2-оос. Тий. Тэгэхээр одоо энэ манай хүүхдүүд бас одоо ингэдэг байхгүй юу? Би одоо ер нь бол бас хүүхдүүдээсээ л дутуу мэдхтэй л байна л да. Манай хүүхдүүд ч одоо ингээд 8 настай туг харуулхад л тэр улсыг хэлдэг байхгүй юу? Нийслэлийн хүртэл хэлж чаддаг бид нар чинь. Одоо энэ хүүхдүүд үнэхээр мэдлэгтэй. Тэгээд ээж нь бас бүр тэгээд гоё ингэ сургацсан. Манай хоёр хүүхдээс бол мэдгэлээс байна. Энд дэр миний уцаар ярих асуулт боломж маань байсан болоо би хүүхдээс асуух байлаа. Тий. За зөв сайхан буутчих одоо сайхан тайвширцсан. За таны хариулт. Би хариулт уу Ангол. Хэр ихтэй. Ямар ч итгэлгүй те. Түрүүндээ бодсон. Тий. Та ихтэй үнэхээр азтай хүн юм шиг юм. Өөрийгөө азгүй гэж бод. За Мозамбик байжээ. Тактик 50% ойртсон. 50% минь нэгнээс шүү дээ. Тийм байна. Тийм байна. За гэхдээ үнэхээр гайхалтай оролцлоо. Та 3 сая төгрөг ажиллаа. Баяр хүргэе. Маш их баярлалаа. За нэвтрүүлэгт орох сэтгэл ямар байна? Хэцүү байт юм байна тий. Яг энгийн хариулт үедээ болвол ингээл хүн чинь ингээл тайван бодно. Энд чинь энэ энэ гэрэл одоо энэ бүхэл чинь тий. Бүр ингээд дарамт толт юм байна. Тэгэл би тань дарамт болов бас. Үгүй та харин туслалаа шүү дээ тий. За энэдмийн баярт зориулаад 4 сарын 1-ний мэдлэгийг ард түмэндээ хандж эхлэвэл 4 сарын 1-ний баярт би бол маш их хайртай.
Маш их хайртай. 4 сарын 1-нд одоо миний одоо би анх одоо бараг 10 жил болсон байна. X2 продакт анх орж ирэх. Миний хамгийн анхны орсон тоглолт 4 сарын 1-нд ажилласан байна. Тэгээ тэнд ингээд хошуу урлагийн бүх продакшууд нийс тоглодог тийм одоо соёлтой байлаа тухайд. Нийт арт түмэндээ, нийт үзэгчдтэй 4 сарын 1-ний инээдмийн баярын мэндийг хүргье. Та нартай бас хүргье. За баярлалаа. За нэмсэгт бол угаасаа хамгийн том бэлэг. Тэгээд энэ нэмсгэлийг бидэнд бэлгэлдэг та бүхэндээ бас баярлалаа. Таныг 3 сая төгрөг хоцсон дахин баяр хүргье. Маш их баярлалаа. Үзэгч түмэндээ инээдмийн баярын мэндийг ахин хүргье. Sony Pictures-ийн аль биесны эрхтээр хүргэдэг Монголын сайтны нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдрийн дугаарт жүжигчин Эрдэнэзан, жүжигчин Батцорыг нар маш гайхалтай орслоо. Ирэх 7 хоногт шинэхэн дугаараар шинэ асуултуудтай, шинэ оролцогчтойгоор уулзцгаая. Түр баяртай.